Миний үе 1959 онд хөдөө аж ахуйн дэд сургуулийн малын мэндийн факультетыг төгсөж малын хэмж болсон. Тэгээд Тамсгийн цангийн аж ахуйд малын хэмжээр томилогдсон ажиллаж ажил хөтөлбөрийн гараагаа эхэлсэн. Тэрнээс хойш тэр цангийн аж ахуйд 2 жил ажиллаад Казахстанд курсд 1 жил яваад тэгээд Ирээн Солонгород сум Ирээн цав сангийн аж ахуйн даргаар 4 жил ажилласан. Тэндээс 3 загалзууны малын мэндийн тасгийн эрхлэгч бол тэр 7 жил ажиллаад аймгийн төвд малын мэндийн даварталт 3 жил малын мэндийн газарт газрын даргаар 9 жил ажилласан. Тэрнээс хойш хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн орлогч даргаар 4 жил ажиллаад хөдөө аж ахуйн тэмцэд багшаар 2 жил ажиллаад тэтгэвртэ гарсан. Энэ хугацаанд зөвлөлтөд төрөө хэлсэн 1 жил удирдах ажилтны курсд суралцаад дараад нь малын мэндийн газрын дарга байх хугацаанд Польшид 1972 онд 1984 онд Германд мэргэжил дэвшлүүлэх шиг дээр суралцсан. Тэр надад ажиллаж байх үед зөвлөлтийн холхооз хамтрал сангийн аж ахуйн мал хойд цамдаар орж ирдэг, мөн хадлан хаддаг байсан. Энэ ажилд малын мэндийн одоо нэгэн өөрөөр оролцож гаднаас өвчин орох дотроос өвчин гадагшаа орсон малд халдах энэ асуудал дээр ер нь холдож хэлийн малын мэндийн ажлыг нэгэн анхаарч ажиллаж байсан. Ер нь надад малын мэндийн газрын дараагаар ажиллаж байх санд шүлхий, цэцэг болон халдвартай өвчин ер нь гарч байгаагүй. Үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малын хэмж мал аж ахуйн мэргэжлийн зоо техник сэтэ 100 жилийн ойн мэндчилгээ зөвшөөрлөе.